Ер нь бол зохион байгуулалтын нэлээд арга хэмжээ авах энэ үүрэг даалгаврууд өгдлөө. Бид нар одоо ойрын хэмжээнд хэвтүүлж болох зай талбайг ашиглаж одоо хүүхэд хүлээж авах, орны тоог нэмэгдүүлэх ийм тооцоо судалгаанууд хийж байна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 60 хүүхэд авахаар ингэж бэлтгэлж байна. Нэлээд хэдэн төр хувийн хвшлийн 13-4 эмнэлгийн дотоод нөөц суралцааг ашиглаад 280 гаруй 300-аад орыг одоо бас дэлгэж ажиллуулах ийм бэлтгэл хангалаа. Нийслэлд одоо үүдэн үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй хүүхдийн эмнэлэг байна. Хүүхдийн үүдийн эмнэлэг, эмчийн үйлчлэг, өдрийн эмчилгээ хийдэг энэ эмнэлгүүд байж байгаа. Энэ эмнэлгүүдийг бас одоо ачаал хаваалцах үйл ажиллагаанд хамтарч ажиллах ийм одоо асуудлууд яригдлаа. За ерөнхийдөө 2019 онд бол нийслэлийн хэмжээнд 280 300 орчим хүүхдийн ортой эмнэлэг шинээр ашиглалтанд орох гэж байгаа. Цаашид бол одоо хүүхдийг ийм төр зургийн өрөө тасалгаа одоо зориултын бас өрөө тасалгаанд эсвэл коридорт ийм авах байдлаар орон нэмэх биш. Яг стандартын шаардлага хангасан хүүхдийн өвчний улмаас эмнэлэгт хэвтгэхэд зориулагдсан ийм ортой ийм орны тоог нэмэгдүүлэх ийм арга хэмжээг 19-20 онд авч хэрэгжүүлэх шаардлагатай төсөв тооцоонуудыг одоо хийхээр бэлтгэж эхлэсэн үүрэг даалгавар сая өгсөн байгаа. Өнөөдөр энэ улирлын чанартай хэсдэг том төсөв өвчлийн байдал нэлээд их байгаа, ачаалттай байгаа учраас энэ цаг үед бид нар эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар, харьяа байгууллагын дарга нар одоо хамтран оролцож тодорхой шийдлүүд хүргэлээ. За энэ хүрээнд эрүүл мэндийн сайдаас тодорхой хэмжээний үүрэг даалгаврууд өгсөн. За урд нь эрүүл мэндийн сайд бас нийслэлийн эмнэлгийн байгууллагууд ажиллаж тэнд одоо тулгымцсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн зүгээс шууд газар дээр шийдвэр гаргаж явсан бас их ач холбогдолтой болсон байгаа. За тэр хүрээнд бол манай эмнэлгийн хувьд бүх насан туршидтэй үйлчлэгийг бид нар эрүүл мэндийн төвд шилжүүлснээр өнөөдрийн байдлаар хүүхдүүдийг ялангуяа тэнд хэвдэж байгаа бага насны хүүхдүүдийг одоо коридорт ямар нэгэн байдлаар одоо авахгүйгээр өрөөнд авахаар юм зохицуулт хийж чадсан байгаа. Хоёрдугаарт нь эрүүл мэндийн яамнаас тодорхой хэмжээний тамифлу эмийг хуваарлсан. Тэгээ энэ эмийг бид нар одоо хүүхдүүдэд яг одоо хурц үед нь хэрэглэх юм болцоо бүрдсэн байгаа. За гуравдугаарт нь бас тодорхой хэмжээгээр шаардлагатай аппарат оногд хөрөмжийн асуудал шийдэж өгсөн. Энийгээс бид нар эмнэлэг үйлчлэгэнд хэрэгжилж байна. Манай эрүүл мэндийн төв дээр сайд өөрөө сайдынхаа багцаас 5 ширхэг туслын шахуурга 3 ширхэг туслын помпинг эдрийг бид бас бидэнд яг цаг үетэй холбогдолтой энэ зүйлүүдийг өгсөн бас бидний бас яг өнөөдрийн энэ нөхцөл байдал ажиллаж байгаад бол асар их туслын болж байна. Ялангуяа энэ вирусын үед бол энэ тамифлу гэж юм дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг юм байгаа. Энэний бол хангамж юм бол мэдээж одоохондоо бол яг бүрэн хэмжээнд бол хангалтж арай чадахгүй байгаа. Гэхдээ бол бид нар яаж юм гэхээр яг яаралтай хэрэглээний тамифлуг бол сая бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас маш яаралтай асарч өгдөө штэ. Тэгээд ч энэ бас үр дүнгээ өгч байгаа. Цаашдаа ч гэсэн ер нь бид манай ер нь эмийн нөөцөнд бол тамифлу эмийг бол би цаашдаа бол одоо түүнийг одоо резерв нөөцөнд авах энэ шаардлага бол байгаа. Хүндэрч байгаа явдал бол харин маш их байна. Энэ бол биднийг одоо хамгийн их санаа зовоож байгаа юм бол хүүхэд хүндэрсэн хойно амьсгалын дутагдaltaа яг аппарат нь орох юм тийм мөчтөл одоо амь тэнсэн үеийн тусламж үйлчилгээ авах гэж амь тэнсэн гэдэг чинь одоо өстэй аврагдах үе гэдэг үг дээр л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр амьсгалын дутагдалд орсон хоёр уушиг найгадгаад хүүхэд ямар ч амьсгалах чадваргүй юм үед дээр хийж байна. Эцэгчүүдийг хүүхдэд маш сайн анхааралтай, маш сайн халамжлал гэж хэлж байгаа. Тэгэхээр ээж аав нар маань хүүхдийн амийн үзүүлэлтийг мэддэг, хүүхэд маань ширүү амьсгалж байна уу, ханиаж байна уу, халуурч байна уу гэдэг тийм эрүүл мэндийн боловсралтай заавал байх хэрэгтэй. Нэгэнтээ хүүхэд төрүүлээд энэ олон сар тэгээд нэг өөртөө ийм сайхан нэг нандин эрдэнтэй болж байгаа хүмүүс чинь хүүхдийн талаар маш сайн мэдээлээ. 2.2 байна. За өнгөрсөн оны мөн үетэй адилхан ажил төвшөнд байгууллагууд харагдаж байна. За энэ маань өмнөх өдрөөс буюу 7-оос эхлээд үйл ажиллагаанууд эхэлсэн байгаа. За өрхөд төлөвлөлт 10-аас 16 цаг хүртэл ажиллахаар зохицуултын хийм үйл ажиллагаануудыг явуулж байна. За энэ таард бол дүүргүүдтэй дэмжих танилтуудыг 7 хоног болгоо хийж өдөр болгон мэдээ авч нэгтгэв. За холбогдох байгууллага болон өөрсдөө рүү шилжиж. За гол товч мэдээллүүдийг бол
бэлэн байдлыг яаж авахгүй, идэвхтэй дэлхийн үед яаж хэрхэн ажиллах вэ? Календарчсан дэмжлэг танилцуулгыг хийгээд зөвлөмжийг засаг даргын хэмжээ газар болон одоо холбогдох байгууллагаар нэг хуваарлагдаж ирсэн. Бид нар энийг эрүүл мэндийн ажилтан эрсдэл төлөв цэцэрлэг болон сайн дурын нэгжлэний 7 За тэгээ одоо сая хийя. За ингээд чимгээ дагаж эхлэв. Энэ ажиллаж байна. За тэгээд ямар ч гэсэн бид нар 325 ортой хүүхдийн оруулалт 120 үйдэг. За энэ дээр бол бид нэр нэмэлтээр одоо 120 дийлтэл явах юм байна. Энэ бол пандемик ажиллах юм байна. Дэлхийн түвшинд явах юм байна. Бэлтгэлтэй байх хэрэгтэй, хангалттай тавиад үндэсний хороод ийдсэн. Хамстай боловсролын юм шийдэгдэхгүй байсаар байгаа. Тэгээд дараа нь дахиж нөхцөл байдал ойлгуулж ийж нөхцөл хүмүүсийн телевизээр хэлсэн. За үүнтэй холбоотойгоор сая бол одоо 1-р сарын 2-оос 7 өдрөөр төлөвлөсөн төлөвлөлийн томор утаа байж утаа махны хийж. За энэ дээр жинхэнэ томоос өвчнийг юусыг хэлнэ орохоор. Үзэсгэлэнгийн хувь өнөөдөр бас жоохон бодит биш байна уу? Яагаад ингэж юм гэхээр манай дараагийн хэлсэн одоо нөгөө амбулаторийн үзэсгэлэнгийн хувь бага байгаа штэ.